Монголын хэмжээний хорооны төлөөлөл өдөртсөн үеийн дарга Монгол Улсын их сургуулийн захирал профессор Баян Жаргалын очрог буйг танд баярлалаа. Улсын төрөлцсөн хэмжээний 34 олимпиадын өндөр зочин Монголын хэмжээний олимпиадын хорооны дарга Монгол Улсын их сургуулийн байгалийн ухааны сургуулийн химийн техникийн багш доктор Батчулууны Сүхбаатар таныг өндөр түгээрээ бүгдөө тавхандаа хэлцүүлнэ. Ихэнх хүндэд Хинтээ аймгийн засаг даргын хамгийн газрын өдөртлүүдээ боловсрол соёлын газрын хамт олон Монголын химийн олимпиадын хорооны төлөөлсөн өдөртөх зөвлөлийг гишүүдээ хүндэт багш нар эрдэм мэдлэгээ сорин өсөлтсөн сурагчид олимпиадын арын албан зүтгэсэн нийт баг бүрэлдэхүүнээ Турк Чингис хотод зохион байгуулагдсан Улсын химийн олимпиад амжилттай явагдаж өнөөдөр бид шилтгүүдэд тодруулахаар цуглаад байна. Энэ өдөр бол зөвхөн ялагчдыг зарлах бус химийн шинжилгээ ухааны эргэн тойронд нэгдсэн бид бүдгийн баярын өдөр юм аа. Юуны өмнө олимпиадыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн Хинтээ аймгийн засаг даргын хамгийн газар болон боловсрол соёлын газрын хамт олонд хүн талархал илэрхийлье. Та бүхний сэтгэл зүтгэл зочлонтой зан энэхүү олимпиадыг өндөр түвшинд хүргэж чадлаа. Мөн Монголын химийн олимпиадын хорооны төлөөлөн өдөртөх зөвлөл болон онол болон туршилтын тэмцээний багийнхан зохиогчдоо онцгойлон баярлалаа илэрхийлье. Та бүхний боловсруулсан бодлого сорил бүрэн олон улсын жишг нийцсэн сурагчдын маань ур чадварыг бодитоор сорьсон чансаатай байсныг тэмдэглэхэд таатай байна. Сурагчдаа та бүхэн аймаг дүүргээс шалгарч энэхүү улсын олимпиад оролцсон гэдэг нь хэдийнэ та бүхний асар их хөдөлмөр бидлийн илэрх юм аа. Өнөөдөр шагнал авч байгаа сурагчдаа халуун баяр хүргье. Харин энэ удаад шагнал түрээгүй сурагчдаа хандаж хэлэхэд та бүхний энд ирсэн зорилго олж авсан туршлагач нь ирээдүйн их амжилтын эхлэл юм гэж хэлмээр байна. Та бүхэн бол Монголын химийн шинжилгээ ухааны ирээдүйн түүчээр гэлээ. Сурагчдаа бэлтгэж эрдэм мэдлийн замаа хөдөлж буй нийт багш нартаа гүн хүндэтгэл илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэлгүйгээр энэ оюуны баяр орших боломжгүй юм аа. Эцэст нь олимпиадын арын албанд нойр хоригоо зүтгэсэн сайн дурын ажилчид оюутан залуустай баярлалаа. Та бүхэн энэ том арга хэмжээний